Мод өндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн хотуудын үүсэл тэдний хөгжлийн талаар ярьдаг хотын түүх нэвтрүүлгээ хүрэхээр хөтлөгч амар санаа бэлэн болсон байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Мод өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгийн Мод өндөр хажуугаар хүрч байна. Өнөөдрийн дугаарыг арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua болон ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент итгэж байна. За өдрийн дамрахаа. Өдрийн мэндэ. За гээд өнөөдрийн хотын түүхийн маань одоо бас нэг сайхан хотыг одоо ч дуусч байгаа шүү дээ манай хотын түүх маань. Тэгээд сүүлийн 2 дахь хот, сүүлээс 2 дахь хот Даблин хотыг онцолж байгаа. За Ирландын дахин сэргсэн нийслэл Даблин гэдэг нэртэй тийм ерөнхийдөө зохиол байгаа маа бэлдсэн. Яагаад дахин сэргсэн бэ гэхээр өмнө нь сэргэжсэн юм байна. Тийм байна. Гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Тэгээд дараа нь уналтанд ороод дахин сэргсэн гэсэн санаа. Тэгэхээр би нилээх түүхээс нь орж ирнэ. За тэгээд Даблин гэхээр яв бодогддог. Юу яагаад юм браха? Хоёулаа эхлээд нэг юм тодруулах юм. За. Дублин гэж дууддаг. Тий. За, Даблин ч гэж бас дуудаж байгаа. За. Аль нь зөв байх юм? Энэ ер нь бол яг зөв буруу гэдэг утгаар бол манайхан монгол хэлний нэг зөвлөл гэж байгаа шүү дээ. Тэндээс улсуудыг яаж дуудах юм утах уу гэдэг ингээд дүрм гаргадیں۔ За тэгэхээр би тэндээс харах хэрэгтэй гэж бодож байгаа. Өмнө нь бол бид нар ягаад Дублин гэсэн бэ гэж дууддаг байсан бэ гэхээр биднэрт нөгөө нэг Оросоос зөвлөлт холбоот улсаас газрын зургууд өгтөө дуудлага бодлоготой бид нар тэр үеэс нь галилаад авцсан байхгүй. Тэгээ бид нар нэгснээр ертөнцийг харах цонх маань ертөнцтэй харилцах хэл маань Орос хэл байсан. Одоо тэгтэл монгол хэлэнд одоо өчтөрийн жишээлбэл ерхий шалгалтын дээр бол жишээлбэл англи хэлээр маш олон хүүхдүүд Орос хэлээр цөөхөн хүүхд яаш өгсөн байгаа. Элсэн шалгалт өгсөн байгаа байхгүй. Тэр энэ одоо хандлагаа харах юм бол англи хэл бол Монголд бол хамгийн түгээмэл хэл болчихж байгаа. 2 3 дахь гадаад хэл ингээд Монгол улс англи хэлийг бас 3 дахь гадаад хэлийг сурах хэл гэж үзээд тах шин. Ингээд үзэхээр бид нэр хандлагаа дагах юм бол одоо яг англи одоо үеийн дуудлагаар нь дуудах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бид нар Даблиныг сонгосон гэсэн үг. Жишээлбэл одоо Зүүн Тиморыг Тимор-Леште гэж дуудах уу? Зүүн Тимор уу гэдэг ч үртэйгээд асуудал байдаг байхгүй юу? Тийм. Улсын нэрийг ер нь оноос нэрийг орчуулж болохгүй шүү дээ. Гэхдээ бид нар орчуулах тохиол бас нэлээд байгаад байдаг тийм ээ. Харин тэгж ууланд болохгүй юм. За ингээд иймэрхүү учраас бид нар ер нь бол болж өгвөл одоо манай Бацаагийн ганц ярьдаг нэг бас нэг юм тамштай нэр нэтэр бид нар зурдаг тийм. Тэгэхээр болдог бол тухайн нутгийнхын хэлээрээ яг юу гэж дуудд юм бэ гэдгээр нь галиглаад явбал илүү зохистой юм болов уу гэж би зөвөр бодоод байгаа юм. За баярлалаа. Жишээлбэл бид нэр очиод Дублин гэдээ яриад байвал Даблин гэж асууж шүү дээ ойлгомжтой. Тийм. За жишээлбэл би Лестер гэдэг хотыг мэдгүй Лестер гэдээсэн чинь Лестер гэж асуужсан байхгүй. Тэгсэн чинь би нэг тэгж эвхтгийг мэдгүй Лестер гэдэг. Тэгэхээр зүгээр нэг жижигхэн ч гэсэндээ нэг юм эвгүй байдалд орхоос ингээд бас сонсогч нарыгаа жоохон ч гэсэн баг зэрэгэд сэргийлж байгаа маягаар одоо бид нар Даблин гэж дуудъя гэсэн. Тогтчих зөв. За Даблин гэж бодохоор юу бодогддог вэ? Хамгийн дөрөнд. Одоо юу л бодогддог тоо. Irish pub бодол бодогддог. Мэдээж хэрэг. Тэгээд нөгөө нэг Irish pub дээр чинь нэг ногоон навчнаар байдаг тий. Saint Patrick Day гэж болдог тийм ээ. За ингээд тэгээд ном ногоон болдог. Бостон хот чинь Saint Patrick's-ийн Ирландуудын баг маг гэдэг ингээд байж байгаа тийм ээ. За Даблин бол одоо Ulysses гэдэг одоо зохиолын өдгийн хот. Джеймс Жойсийн нэг өдрийн үйл явдал болдог. За юуны Даблин хот бол одоо жишээлбэл Guinness гэж пив байгаа тийм ээ. За ингээд одоо би өөр зөндөө байна. Сүүлийн үед одоо ялангуяа сүүлийн 10 орчим жил 12 жил гэж хэлдэг англиар decade гэдэг тийм ээ. 12 орчим жил англи руу Ирланд руу явах сурах гэж явах монголчуудын их эрс нэгдсэн. Тэгэхээр бол монголчууд бас нэлээх одоо олон хүн Ирландд очиж хэл сурах тий одоо хэлний бэлтгэлд явах хэл сурах ажиллаж амьдрахаар ч өсөн зөндөө байх. Тэгэхээр Даблин бол яах аргагүй бас нэлээд том монголчууд очдог чиглэл бас хотоо гэдэг яагаад гэдгийг бас ярьж их юм байна тэгвэл. За мэдээж хэрэг ингээд ярихын тулд Даблин гэдэг бол одоо Монголын одоо нийслэл Улаанбаатар хотын түүхийг ярихад баг Монголын түүхийг ярихаар болдог тийм ээ. Тэрэн шиг Даблингийн түүхийг ярихаар баг Ирландын түүхийг ярих шахав гэсэн үг. За ингээд одоо Даблин хот бол одоо Ирланд бол 1973 онд Европын албанд нэгдсэн. Европын албанд элсэж орсон цорын ганц уугуул одоо их хэл нь англи хэл дээр байдаг улсын нийслэл хот байгаад байгаа. Хоёр байсан шүү дээ. Нэг нь Лондон байсан. Тэсэндээ англи нь гар авцсан. За ингээд дэлхийд амьдрахад хамгийн таатай, хамгийн чинэлэг газруудын нэгд одоогоор тооцогддог болсон. Гэхдээ энэ бол тэнч саяхны үзэгдэл биш байсан юм байна. За бараг 1000 жилийн туршид энэ хадрахыг одоо арал дээр эхлээд Вайкингууд дараа нь
одоо англичууд. За энэс өмнө кельтүүд ингээд ноёрхож ирсэн. Амьдарч ирсэн, ноёрхож ирсэн одоо. За Ирланд тусгаар тогтнолоо дөнгөж ердөө 100 жилийн өмнө болж явсан. Ер нь бол цагаад болох юм бол. Харьцан одоо тэрнээс өмнө гэх юм бол одоо баг нэг 200 жил орчим өөрөө би усаа удирдах жагаад яг хятад чиглэл гэсэн үг л дээ бас л одоо Мин улс гэж улс яг язгуурын одоо хан улс байж байгаа бусад нь дандаа өөр улсууд эзэлж байгаа. Тэгээд 100 жилийн өмнө хятад улс би одоо өөрөө удирдах байгаа шиг бас ингэж өөрөө удирч байгаа улс юм. За ингээд одоо энэний дараагаар Ирланд тусгаар тогтнолоо 100 жил болсны дараа нь залгуулад 9 шидийн хямралууд болсон одоо Ира гэдэг шүү дээ. Католик протестантуудын хоорондох Ира, Шинфэйний дайм тэгэл зөндөө олон кинонууд төрчд байдаг тийм ээ. За энэ бол одоо Даблин Ирландын хот байгаа маа. Лифиг гол бол далай цутгадаг буулна. Одоо Лифиг гол далайн цутгадаг бууланд орших Ирландын хамгийн том гол хот болох метрополитен хот нь 1.2 сая хүн амтай. Улаанбаатар шиг гэсэн. Улсынхаа хоёр дахь том хот болох Корк гэдэг хот нь хоёр дахь том хот. Тэрнээсээ 4 дахин том хот. За тэгэхээр ерөнхийдөө бол манай Улаанбаатар хот шиг гэж ойлгож бараг болохоор гэсэн үг. Даблин хотыг Ирланд хэлээр Bailey Athcliath гэж нэрлэж байгаа. За энэ нь гүйхэн гарамны ойролцоох суурин гэсэн утгатай. За тэр голоо ингээд гараад хоёр талд нь гараад ер нь чи гол бол хөдөө гадаа амарч явах юм гэхээр нэг голын ирд очих нөгөө талд нь гарах илүү гоё санагдаад идэг те. Энэ бол зөвхөн хүний манай монголчуудын ч биш бүх хүний одоо боддог бодол юм аа. За тэгээд энэ нэг намгийн намхан гарамтай хэсэг дээрээ чинь цутгалаа учраас маш их лаг шавар ингээд дээрээсээ тууж авчирдаг гэсэн. Тэгээд энэ гарам хэсэг дээрээ одоо сетг шиг юмнууд үүдээ нэг мод бургасаар ингээд чулуур даруулаад ингээд нэгтаршуулсан баг. Тэгээд тэрүүгээр ингээд ус туулж хоёр тал руу гардаг тийм гарам баг. Гүйхээ гарам. Дараа нь тэр сүлдээ гүүртэй болсон юм. За тэр гарамны ойролцоох суурин гэсэн утгатай юм. Ирландын нийслэл болох одоо энэ хот болохоор англи хэл дээрх нэр нь Dublin гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Энэ нь болохоор Dublin гэсэн нэртэй бод хар нуур гэсэн утгатай. За ингээд одоо хар нуур гэдэг нь Лифи гол болон түүний цутгал Подл голын уулзуур дээрх усны хэсгийг нэрлэдэг. Яа тэгэхээр нуурч хүчтэй цөөрөм гэж хэлдэг юм да. Одоо pond гэдэг юм да. Пүүл гэх юм уу да тий? Цөөрөм. Тийм байна. За энэ яадаг вэ гэхээр Улаанбаатар хотоор төсөөлье. За ингээд Лифи гэдэг гол нь туул гол ингэж явж байгаад ингээд доошоо ингээд тусдагна гэж тооцсон. Тэнгүүд голын хоёр талаар ингээд гарамтай ингээд амьдарч яхахмууд энэ голын чинь ямар гол цутгадаг вүлээ? Сэлб байгаа шүү дээ. Сэлб гол. Тийм учраас сэлбдэг усын сэлбэж өгдөг учраас сэлб гэж нэрлэсэн. Сэлб бол хоёр урсгалтай байж байгаад нэг нь одоо хотын газар доогуур орж байгаа. Тэрэн шиг хотчих хэрээр одоо Подл гол нь одоо Даблин хотын төв доогуур нь газрын гүнээр урсдаг. Тэгээд доор очиод одоо тэрийг газрынхаа доогуур байх усны судлаараа тэтгдэг, доогуур тэтгдэг гэсэн санаа. Тэгэхээр одоо Даблин хот үүсгэн байгуулагдсан яг тухайн нарийн сан он сар өдөр байдгүй мэн тухайлсан. Тэгэхээр одоогийн одоо Даблин байгаа булан хэдэн мянган жилийн өмнөөс анчид одоо тий энэ лидв янзын хүмүүсийн одоо оршин суудаг газар байсан үл байсан юм байна. Манай тооллын өмнөх 2 дугаар зуунд энэ нутгийн оршин суугчид чулуун дурсгалт байгууламжууд босгосон байт юм. Одоо тэр чулуун дурсгалж байгууламжийн одоо археологийн олдвраар тооцоод үзэхээр манай тооллоос өмнөх 2 дугаар зуунд гэсэн. Манайхаас өмнөх юм уу тий? Яг суурин тийм нэг газар байжсан бол таарад байна да. За далай цутгадаг гэж үзэхээр энэ одоо тунгалаг устай байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энд загас их байдаг гэсэн учраас тэнд загас бас их барьж суудаг байсан болов уу гэсэн зүгээр таамар байгаа. За ингээд одоо манай тооллын өмнөх одоо 700 орчим жил Кельтүүд энэ буланд ирсэн гэж байна. Манай тоолоос өмнө шүү. За энд арал дээр хүн анх ирсэн гэж үзэх юм бол манай тооллоос өмнөх 700 онд гэсэн. Гэтэ энэ чинь ямар нэгэн иргэншил байхгүй зүгээр л ихний хүмүүс ирсэн гэсэн үг үзэх юм шүү дээ. Эд дэлхийн зүйл хүний яс олдсон тий булш мөш. Арлынх нь хувьд ярьж байгаа шүү. Даблин дээр яг тухайлж биш. За ингээд одоо Ирландын нийслэлийг хамгийн анх Элбана хэмээн нэрлж байсан юм. Ингэж нэрлж байхдаа энэ нэр нь Грек Ромын одон орон сурталаач, зурхаач, математикч Птолемей гэж хүн байдаг. Тэрний географи гэдэг бүтээлд манай эртний 140 орчим онд анх одоо Элбана гэж дурдгдсан байт юм байна. За энэ нэг Кельтүүдийг бас нэг товчхон дурдж өгөө нэг иймэрхүү зүйл байгаа. Юу гэхээр Бискейн булан гэж мэдэх үү? За Испани, Францын одоо Англиас уруудаад далайгаар явах юм бол хоёулаа гудам зааж байгаа юм шиг, айл зааж өгч юм шиг болчих. Уруудаад одоо Гибралтар юм уу, Европ руу гээд газрын дунд руу явахаар гээд орооход
Испани ингээд тэгшин болж ирдэг нэг ийм хэсэг үүдэн шүү дээ. Энийг Бискейн булан гэдэг байхгүй. За. Одоо Пиренеен нуураар тасдагдж байгаа. Одоо нөө Баск гэднээс байдаг хэсэг байхгүй. Баск. хойдлоор юм уу? Испани артлаар. Хойдлоор юм. Одоо энэ Франц, энэ Испани байхгүй. Тэг ингээд доогоорыг ороод шүү дээ. Энэ булан Бискей булан гэж. За. Энэ булангаар амьдардаг загасчид ерөнхийдөө Британд хамгийн түрүүнд сууршиж Кельт гэдэг одоо угсаатныг бий болгосон гэж үзэж байгаа юм. Тэгвэл тэдний нэг цацаа цалин нь Ирланд очсон гэсэн үг байна. За тэгэхээр хамгийн анх Ирландд суурьсан хүмүүс бол Кельтүүд. Кельтүүд нь тэгтээ тэр Бискейн булангаас ирсэн хүмүүс бол таарах нэ. Би одоо Ирланд гэж хүн хинбэ гэдэг юмнаас давхар ярьж өгöd шүү дээ. За ингээ Кельтүүдийг 5 дугаар зуунд сайхан ингээд наа зугаалаад ч юм уу те амьдран жаргад байжсэн чинь Абан Бэбэн явжсэн чинь Ирландын ивент итгэгч гэдэг Гиген Патрик, Сент Патрик Христийн шашинд орсон. Ламтан. Христийн шашин номлогчтой. Христийн шашин Ирландын түүхэнд өнөөг хүртэл маш гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Ирландын түүхийг ойлгоё гэвэл зүгээр Христийн шашин тэр зам католик протестантын зүгээр одоо энэ зөрчилдөөн дээрээс багийн түүхийг ойлгож чинь гэсэн. За би тэр түүхийг товчхон ингэж нөгөө түүхийн марафоноор явуулж байгаа Дабланд өнөөгийн Даблан дээр ирэх юм. Ингээ 9-р зуунд буюу 1841 оны орчин Вайкингууд энэ мэдээж хэрэг Вайкингууд ирэн тийм ээ. Тий. Скандинави хойгоос Дайнаас гараад Англи дээр ирээд Англиас Английн арал Их Британий арал дээр ирээд дараа нь Ирландын арал дээр ирээд тэгээд цаашаа Исланд тэгээд бүр цаашаа Ньюфаундленд гэж явж байгаа шүү дээ. Америк орсон тийм ээ. Тий. Вайкингууд энэ нутагт ирээд Лифи мөрний урд ирэг дээр за ч бас нэг хоёр ирэг байгаа шүү. Урд ирэг дээр нь хар нуур хэмээх нэртэй бэхлэлт бүхий суурин байгуулсан Дублин гэдэг нэртэй. За ингээд Кельтүүд одоо Лифи мөрний хойд ирэг дээр нь Аthcliath гэдэг нэртэй суурин бас амьдарч байсан. Ингээд хойдолт нь Кельтүүд урталт нь Вайкингууд амьдраад тэр Athcliath гэдэг нь гүүрэн гармын хот гэдэг нэртэй суурин гэдэг нэр. За ингээд одоо Дублин хот өөрсдөө ерөнхийдөө 1988 онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн юм байна. За яг одоо түүхэндээ. Тэгэхээр энэ хотоо бол ойролцоогоор 1088 онд байгуулагдсан гэж тооцсон л гэсэн үг юм. Сая 1988 онд 1000 жилийн ойгоо тэмдэглэсэн юм байна. За албан ёсоор гэсэн үг. За ингээд одоо би бол одоо тэрнээс өмнөхийг ярьж штэ 1841 онд байсан суурин мөрөн хвцаан юм ярьж. За ингээд одоо 1014 онд Ирландын дээд хаан High King гэж нэрлэдэг байгаа юм зүгээр. Дээд хаан Brian Boru Вайкингийг ялсан ч. За би зүгээр нэг яагаад энэ бас ингээд орчуулж англиар хэлээд тэр хүмүүс бас англи үг ашиглах юмаа гэж шүүмжлээд байгаа юм. Би зүгээр энийг шалгаж үзээд нэгтлэхийн тулд тэр үгийг хэлж өгөө л гэж хэлж байгаа санаа шүү. Тэрнээс нэг юм хэл усны язика гэдэг лөө гайхуулах гэдэг юм. Наатан дээр чинь нэг юм хэлээд. Чи ягаад гадаадаар яриад байгаа дурак вэ гэдэг байхгүй юу? За хариулт тодорхой байна. Одоо Ирландын дээд хаан гэдэг. Би энэ High King гэж нэрлэдэг байгаа. Brian Boru Вайкингуудыг ялсан боловч ялаад ингээд Ирланд одоо Кельтүүд жоохон өөрийнхөө бас амьдран жаргаж явах энэ явжэтэл одоо 12 дугаар зуун буюу 1100 оны дунд үеэс одоо Даблин хот болон Ирланд эцэстээ Норманчуудын гарт орсон. За тэгвэл Англи-Норман гэдэг зүйл чинь нөгөө Нормандын хаан 2 дугаар William the Conqueror гэж нэрлэдэг тийм ээ. Эзлэн төрөмгөлөгч одоо William одоогийн хаан Англи улсыг байгуулж байгаа шүү дээ. За ингээд одоо Ирландд байсан Leinster-ийн хаан Diarmait Mac Murchada гэж байгаа. Одоо Diarmait Mac Murchada гэдэг нь Irish Ирланд хэлээр хэлж байгаа шүү. Dermot MacMorrow гэсэн англиар орчуулахаар. Тэгээд Английн хаан 2 дугаар Хенри хаанаас хаан тулсаа Ирландын дээд хааны ухтдум ухсаанаас эргүүлж авахыг туслаач гэж гуйсан баг. Ингээ 2 дугаар Хенри 1169 онд цэргээ Ирланд руу илгээж жилийн дараахад бүх Ирланд Английн хааны захиргаанд орсон. Ленстерийн хаан ч гэсэн өөрөө бас. За Ленстер гэдэг нь юу гэсэн үг вэ? Англи тал руугаа нэлээд одоо тал руугаа байралтай байдаг. Ирландын арал дээр байдаг тийм муж одоо юу хэмдэ түүхэн муж гэдэг шүү дээ. Тэр ар хангаа баяуулгийн увс гэдэг шиг. За ингээд одоо энэ үед одоо ингээд одоо англо-норманчууд эзэлсэн дараа Даблинд Ирландын цэрэг болон засаг захиргааны одоо төв болж эхэлсэн. Айран байрлаад тэнд нь шүүх засаг захиргаа одоо тэг татвар хураадаг хүмүүс бий болоод. Энэ одоо хойд нутагт байгаа юу? Тийм Даблинд. Даблинд байгаа. Даблин шүү. Би одоо Даблин яриад байна. Дандаа Даблингийн тухай гэсэн үг шүү. За ингээд ирэнгүүт англичууд нэмэгдэж ирээд голландууд, еврейчүүд их газараас олноор ирж ирсэн.
ингээд хот хурдтай хөгжсөн. За хоёлаа За хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлэнэ. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэх яваатай MMS компани бэлтгэж байгаа. За MMS нь байгаль дээлтэй доктортой хөгжлийг дэмжин шахагдшгүй эрчим хүчний их усэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогч шийдлийг харилцагч нартай хүргэхээр ажилладаг. Ер нь бол өөрсдийнх нь уран ч гэсэн ногоон ирээдүйг хөгжүүлээ. Яг урандаа таарсан ийм үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол маш гоё компани гэж би хэлээд байгаа. Яг нэг дэлхийхээ төлөө те байгаль дэлхийхээ төлөө одоо эдгэх зорилготой ийм компани шүү дээ те. За нарны эрчим хүчний зах зээлд дэлхийд тэргүүлэгч Jinko Solar, Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол орны уур амьсгал тохирсон за шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулаад малчин өрх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчлэгээ зэрэг бүхий л салбарт 30 жилийн баталгаат хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгоод за бүгдээрээ ногоон ирээдүй рүү хамтдаа урагшлаа гэж уриалж байгаа. За 30 жилийн баталгаат хугацаа гэдэг бол бас бараг л насны юм болж байна л да тий. За хэрв та цахилгаан эрчим хүчний дутагдлалд орсон, цахилгааны төлбөр өндөр гарч байгаа асуудалтай тулгарч байгаа бол нарны цахилгаан үсгүүрээр эдгээр асуудлаа шийдвэрлэхэд бүрэн боломжтой. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711 1999 за дотор утас нь 2 юм байна. За мөн 8966 41 дугаарыг утсаар залгаад за эсвэл нисхийн тойргийн яг урт талд нь MMS Green Building гэж байгаа. Тийшээ очиод одоо энэ эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад сонирхох боломжтой. Би ер нь бол тэр барилга руу нэг очичаасаа гэж хүмүүсийг нэг уриалмаар байгаа. Энэ MMS-ийн маань өөрсдөө ч гэсэн манайд ирээд манай барилгыг сонирхооч. Ийм гоё байшин барьцаан та бүхэн ингээд эндээ санаа аваарай гэж ингээд байнга урьж идэг юм байл л дээ. Тийм болохоор тэр барилга руу очиод ер нь үзчихээрэй гэж та бүхэн уриалж байгаа. Одоо нэг агаар салхинд гарангаа замаар л ороод харч шүү дээ. За ингээд юу юм бэлээ шүү дээ. Нэг сонгосын буудлын явдаг замд юм бэлээ шүү. Тэгэхээр онгоц руу явах замдаа нэг цагийн өмнө гараад үдчихээ цаашаа бол бас цаашаа төгжрөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Яг зөвөр надад тэгж бодогдсон. За үнэхээр одоо зорилго морлоо энэ нэг одоо заавал энэ ажил хэрэг болох чаддгүй мах юм бол тий. Тэгээд энэ одоо манай ивент тэтгэж одоо хамтран ажиллагч ингээд сурталчилгаа болгоны сонсохоор дандаа нэг өөр бодлууд орж ирдэг. Зөвөр ногоон ирээдүг хамтдаа гэдэг үгийг сонсонгод ногоон гэдэг үг нь шууд манай хөдөө тал санагдаад байна байхгүй. Тэгээд тэнд гэр байгаа юм. Тэгснэ тэр гэрэн заяа. Манай өвөө чин ганданд амьдэрдэг лам хүн байхгүй бүр ингээд гандан буцаага 40 донд нээгтэн тэнд адааш буцаж шавилж суусан байхгүй. Одоо манай өвөгийн маань ах нь гэсэн. Би өндөр өвөө тийм за. Уучлаа баах өвөтэй болчихсон. Тэрний ингээд лам гэр чинь юм бидэг байхгүй. Төмөр ийм ялцсан юм дээвэртэй байдаг байхгүй. Төмөрөөр ингэсэн. Тэгээд тэр болгон дээр ингээд багнаар ингээд тогтооцсон. Гэр ингээд байж байгаа гэрээ ингээд илүү гарсан. Бараг тэр дотор ингээд дахиад нэг хүн явчихаар. Тэгээд илүү гарсан байдаг байхгүй ингээд. Тэгээд хоёр юм шургаагаар ингээд тогтооцсон тийм гэр дээрээ ингээд төмөр дээвэртэй гэсэн байхгүй. Тэгээ боромор орох ингээд нэг жигдэг. Тэгээд би зүгээр бодлоо л та. Нэг хизээ нэгэн цагт ногоон тал дээр нэг юм нарны панел нь бүрээстэй Монгол гэрүүд тууж явах гэдэг. Тэгээд гоё байгаа шүү дээ. Тэгснээр ер нь бол хаач газар шүү дээ. Эрчим хүчил хөгжил авчирдаг. Тийм шүү дээ. За тэгээд тэнд хонь байна, ус байна, агаар байна, бүх юм байна. Хагалаад идвэл бүх юм нөгөө. Ингээд усаа гаргаад авчихвал тэгээд тэнд чи амьдрал байгаа байхгүй. За ус тогно байж хахаар тэгээд тогтох бол өөрөөсөө бий болгоч шүү дээ. Яаж хийж байгаа. Тийм. Одоо тэгээд биотехнологи хөгжсөн тэр өтгөн шингэн одоо юу гэдэг гарч байгаа бүх зүйлүүд чинь байгальд нь одоо юу гэдэг нойллоо гэх юм уу аюулгүй болгоод уусгаж болдог байгалаа бузарлахгүйгээр шийдвэрлэдэг өчтөн технологи байгаа шүү дээ. Тэгэхээр чинь ногоо ирээдүй харагдаж байгаа байхгүй. Харагдчих. Би нэг юм одоо дроны нүдээр ингээ харах юм бол Eagle Eye гэдэг шүү дээ уул нь бол тэгсэн чи одоо drone eye гэдэг болсон байхгүй. Тэр нүдээр харах юм бол нэхгүй талд ингээ дайлууд байсан л дандаа цагаан биш юм шийд. Панелын гэрүүд харагдах үедээ гэж боддог. Тэр чинь яг хөгжил байхгүй юу? Гоё уламжлаач хадгалж чинь хөгжлөөч хажуудаа авчирч чинь хажуудаа Starlink тавил интернеттэй чинь тэгэл амьдралаа шүү дээ тэнд. Энэ шийдэл чинь бас одоо энэ утааг арилгахад хамгийн их одоо уг нь чухал нөлөө үзүүлэхээр л санагдаад байна. Гэрээд маш сайн дулаалаад одоо энэ золоо инженер яриад байгаа шиг. Тэгээд панел тавиад тогоо аваад тэгээд ингэчүүл ер нь тэгээд засаг төргээд авахгүй амьдраарчаар л юм тий. Дулаан алдахгүй байхад тий. За MMS компанид баярлалаа. Яа газар дээр буу гэдэг. Баахан сансраар. Мөрөөдлөө сая тий. Өстой гоё мөрөөдлөө. 100 жилийн дараахаар баах юм. Цаг хугацаа чи яа сайн амир. Одоо буцаад одоо тэгвэл 435 жилийн 1500 жилийн өмнөх буцъя. За тий. 100 жилийн урд явж исэн хүмүүс. 1350 оны орчим Ирландын язгууртнууд Нормандын ноёрхлыг эсэргүүцсэн бос.
Ингээд одоо 200 жилийн дараа энэс залгуулад Английн Хенри 8 дугаар Хенри Английн шашны шинжилгээг эхлүүлсэн. За нөгөө нэг Англи чинь нөгөө нэг хэрвээ намын их нэрийг одоо батлахгүй бол би танай католикч авахгүй гэдэг ингээд сүм иддэг муудалцж байгаа шүү дээ. За ингээд Англикан буюу Church of England гэдэг. Английн сүмийг Ирландын бүх нутаг дэвсгэр тулган хүлээлгэж конвершн гэдэг чинь яшиндаа шууд оруулах гэж оролцсон. Ингээд Ирландын католикууд эсэргүүцэж үүнээс эхэлж одоо өнөөдрийг хүртэл одоо саяхан болдог үйл 2000 оны хүртэл энэ үйл явдал үргэлжилж байгаа. Хүчирхийлэл гэдэг зүйл. Энэ газар нутгийг огт одоо үеийн амар тайван амьдруулаагүй гэсэн үг. За ингээд одоо Ирландын католикчууд эсэргүүцээд 8 дугаар Хенри Ирландын бослогыг харгасаар дарж улмаар Ирландыг протестант болгох, орон болгох их хэмжээний шинжилгэүүдийг хийсэн. Тэрээр бүх католик сүм хийдүүдийг татан буулгаж Ирланд өөрийнх нь тусгаар тогтнолоо алдсан. За ингээд Ирландын хаан тус гэдэг нэг улс байсан. Энэ болохоор 1542 онд Англи 8 дугаар Хенри өөрийгөө Ирландын хаан хэмээн зарласан. Европын католик хаад үүнийг зөвшөөрөөгүй. Түүний гол зорилго нь Ирландын ард түмнийг протестант шашинд оруулах зорилготой байсан гэж хэлсэн шүү дээ. Ингээд 1592 онд Дублинд Trinity College гэдэг анхны их сургуулийг байгуулсан. Тэнд зөвхөн протестант оюутнуудыг сурахыг зөвшөөрсөн. За тэгэхээр чи нэг элдв янзын давуу талуудыг протестантууд олгоод ирэхээр нөгөөдөл нь протестант болж амьдралын сайн сайхныг мэдлэхийг хүсэх нэг хэсэг гарч ирнэ гэсэн ийм л зорилгоор одоо юу гэдэг одоо шашиндаа эсэлж авдаг юм л байна. Ирландчууд одоо протестантны шашинд одоо урсгалд одоо урсгал гэх юм уу да орлогоогоор эсэргүүцээр 1601 оны Кинсалийн бүсэлтийн үеэр бүрэн ялагдсан. Одоо босоод дарагдаад бослогоороо дарагдаад Англи эртний Гайл гэж одоо Гайл гэж хэлдэг шүү дээ. Гаалчууд гэдэг. Гаалууд биш шүү. Гайлчууд Гайликийн Ирланд ингэж 1601 онд Кинсалийн бүсэлтийн дараа англичуудын иргэшэлд бүрэн орсон. Бүсэлтийн дараа дээд эрх гэдэг хууль батлаад Supreme Authority гэдэг хууль Legacy гэдэг хууль батлаад засаг захиргааны одоо бүх өндөр албан тушаалыг зөвхөн протестантчууд англичууд эдэ ашихаар болгож солисон. За инхээр одоо Ирландын католик ард түмэнд бол шашин л үлдсэн гэсэн үг. За чи шашнаа шүтэж болно. Гэхдээ чамд ямар ч ирээдүй байхгүй шүү. Сурж боловсрохгүй. За чи дээд нэг хамгийн газар бичээчвэл чиний дээдийн заяа. 1641 оны 10 дугаар сард Ирландчууд төрийн эргэлт хийж Ирландд англичуудаас тусгаар тогтносон улс байгуулахыг оролдсон боловч Английн одоо захиргаа үүнээс цааш яасан бэхээр католикийн конфедерац гэж одоо тэр оролдоод Английн засаг захиргааг харьяалагдахгүй гэд католикийн одоо конфедерацийн холбоо гэх юм уу да католикийн холбоо гэх засаг захиргааг байгуулж тустай ажиллаж эхэлсэн. Ерөөсөө татвараа эндээ төлдөг болол ингээд католикчууд. За 1641 оны оноос одоо 9 орчим жилийн турш ингэж дураараа дөрвөж явж байгаад 1650 онд алдартай Оливер Кромвелл айрмаа илгээж одоо энийг бүрмөсөн устгасан. За ингээд одоо 1688-аас 1690 оны хооронд Дублин хот Английн сүүлчийн католик хаан 2 дугаар Джеймсийг одоо протестант хаан Уильям 1-р Уильям гэж байгаа шүү дээ. Оранжийн Уильямыг эсэргүүцэн дэмжсэн. За энд чинь нэг юм болж байгаа. Хааныг цаазалж хаяад Чарльзыг цаазалж хаяад гэр бүлэн цутаж яваад удмынх нь хүмүүс. Тэгээд одоо Orange Prince буюу одоо Orange William гэж нэрлэдэг. Orange гэдэг нь Голландд дөрвж гарсан учраас Orange гэдэг юм. Ингээ буцаагаад нөгөө нэг Оливер Кромвелл чинь парламентыг кавалеринууд буюу хаан засгийнханд дэмждэг талыг ялаад хаана буцаад тавих болсон чинь 2 хаан гарч ирсэн байхгүй амьдрал дээр. Тэгээд тэр нь хоёр ч бас ингээ тэмцэлтэн штэ. Тэгээд нөгөө протестант хаан нь одоо хаан ширээгээ авсан. Тэгвэл тэрийг эсэргүүцэж хаан ширээнд үдсэн нөхөр нь болохоор Английн одоо 2 дугаар Джеймс гэдэг хаан болох гэж үзсэн баг. Тэгээд тэрийг одоо сүүлчийн найдварж католик хааныг Ирландчууд дэмжиж одоо Уильям нь ялсан. Ингээд одоо 1690 онд 2 дугаар Джеймс ялагдсанаар Ирланд 200 гаруй жил Британи улс протестант одоо урсгалын дор одоо орсон. Дандаа азгүй сонголтууд хийж байгаа. Тийм ээ. За ингээд 18 дугаар зуунд Дублин одоо маш хурдтай хөгжсөн. Үүний одоо нэг шалтгаан гэх юм бол 1700 оны үед гэх юм уу Францын хувьсгал гарсан. Ингээд ирэхээр протестант Huguenot гэдэг мужаас маш их протестант иргэд Францаас хөгжсөн. Тэд нэр амьдрал хайж явахдаа Дублинд очиж суурсан ихээхэн нөлөөсөн.
одоо их газрын худалдаа хөгжиж Дублин хот Европын бүр 5 дахь том хот болж исэн энэ үедээ. За энэ үед чинь бас нэг юу болж исэн бэхээр Британууд Америк ирэх дээр очиж байгаа шүү дээ. За ингээд тал юм болж исэн ба шашны дайнаас болоод. За ингээд одоо 1801 оноос 1922 оны хооронд одоо 123 жил Их Британийн ноёрхолт одоо Ирландууд байсан үе гэж л. Одоо энэ бол бүр одоо өөрөө засаг захиргаачгүй гэсэн үг юм. Одоо амбан захирагчтай байсан үе гэх юм уу та. Протестант англичуудын ноёрхолд католикийн ирландчууд дарлагдж газар эзэмших өөрсдийгөө удирдах эрхээ алдсан. Энэний дараагаас эхлэв. Гэвч Америк, Францын хувьсгалаас одоо урам зориг авсан ирландчууд тусгаар тогтнолын тэмцэл 1798 оны хавар Wolftown гэдэг хэмээгт босгочдын өдөр дотор эхэлсэн. Тэдгээр хөдөлгөөн одоо хөдөөний тариачдыг Английн сайдар бэлтгэгдсэн Red Coats гэдэг байна шүү дээ. Улаан хөрөм цэргүүдийн улаан шинэлтэй одоо цэргүүдийн эсрэг удаан үргэлжилсэн бас тулдаан хийж байлцаа. Ингээд 1801 онд Англид одоо хэд хэдэн бослог гарсан. Англичууд одоо хэд хэдэн бослогын дараад Ирландын парламентыг татан буулгаад католикчууд одоо зарим эрхийн үлдээгээд парламентчгүй болгочихсон. Ингээд одоо шууд хааны удирдлаганд орж бүх юмыг зэндээ шийднэ гэсэн үг. Ингээд 1800 оны одоо Commonwealth-ийн хууль гэж хэлээд байгаа. Холбооны хуулиар Union-ийн хуулиар шүү. Уучлаарай. Union гэж хэлээд байгаа. Энэ нь болохоор нэг 1700 онд их юг Шотландыг өөртөө нэгтгэсэн, Уэльс Шотландыг өөртөө нэгтгэсэн хууль. Энэ хуулийн одоо нэмэлтээр одоо Их Британи Ирландыг нэгтгэхэд Их Британи Ирландын нэгдсэн Вант гэж нэрлэж байгаа одоо хаант улс бас. Одоо бид нар чинь Вант улс гэж нэрлэхээ болсон шүү. Хаант улс гэдэг болсон шүү. За. Kingdom-ыг бид нар Вант улс гэж нэрлэдэг гэсэн шүү дээ. Албан ёсны өмнө. Тэгээд 2018 байна уу 19 оноос хойш албан ёсоор хаант улс гэж нэрлэдэг болсон. Тэгэхээр Их Британи өмнөр Ирландын нэгдсэн хаант улс гэж албан ёсоор бичдэг болсон гэсэн үг шүү. За ингээд одоо 1845-49 оны хооронд нэг том юм болсон. Энэ болохоор төмсний ургац одоо хөмсөн өвдөөд одоо ургац алдаа 5 орчим жил их өсгөлэн гэдэг зүйл болж 1 сая гаруй хүн өсгөлөөр амьдсан. Төмс нь Ирландын гол хүнс байсан. Ирландууд ерөөсө бүх төмс төрлийн төмсийг бүх төрлөөр нийтдэг байхгүй. Тэгээд бусад бүтээгдэхүүн англи руу бусад одоо бүтээгдэхүүнүүд ялангуяа төмсөө англи руу экспортлж орлого олдог гэсэн. Тэгээд колонийнхоо эзэн улсад экспортлж байгаа болохоор үн тарифын тулах болцоо гэж маш хямдар зарж зогоодог гэсэн байгаа байхгүй. Хамаа зогоодог. Тэгээд саяхан бас нэг амралтанд очиод ингээд өглөөний цай уусан чинь омлет тэгээ турк өглөөний цай англи өглөөний цай гэсэн чинь за яхаа туркийн аваа гэсэн чинь омлетэн дээр 2 чанс өндөг тавиад тэгээд омлет хийчихэд тэгээд 2 чанс өндөг тавиад дээр нь 2 шиг нэг оливыг 2 зүсч тавиад тэгээд турк өглөөний цай болт юм билэ. Тэр дотор нь өөр юу ч байгаагүй талхал байсан тэгээд би чансан омлет 2 идээд тэгээд цаазаа дээр тохоо яриад байгаа. Тэгээд өндөглөх сайн хийдэг хүмүүс залуу тогоочтой юм байна гэж бодсон. Тэгээд тэрэн шиг одоо төмсийг бол одоо яг тэгж л иддэг арт юм бол таарч байна. За ингээд одоо 20 дугаар зууны ихээр Даблин ус одоо өсгөлөнгийн үеэр одоо 2 сая гаруй ирландчууд гадаад руу цагаачилж хэдэн 10 жилийн дотор Ирландын хүн ам 4/1-ээр байхгүй бас. Хүн байхгүй болно гэдэг чинь ядуур гэсэн үг байхгүй. Энэ дээр чинь нэлийн амьдрах чадвартай өөр амьдралуу тэмүүлэлтэй хүмүүс нь цухтаж явна гэсэн үг. Эсвэл тэнд нэг өмчтөй хүн тэрэндээ хорогдож өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ 2 сая гаруй ирландууд гадаад руу цагаачлахдаа хамгийн их явсан бол Америк байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр чинь нөгөө Far Away кино гардаг шүү дээ. Ирланд үйл явдал болоод Никол Кидман Том Круз явдаг. Газар булаацалтж оролцдог тийм. За ингээд Ирландууд Бостон руу ихээр очдог юм шүү дээ. Энэ үйл явдал чинь энэ ингээд ирсний дараа Даблин одоо улс орных нь хамгийн чухал хот байхад болоод ажил төрийн хувьсгалын одоо нөлөөгөөр Белфаст гэдэг хот, Умард Ирландын Белфаст гэдэг хот нь хөгжлөөр гүйцэтгэрсэн. Тийчээ маш олон хүмүүс нүүжиж амьдрал хайсан гэсэн. Энэ дээр нэг юм хэлье. Хүн ам нь ингээд гараа авчихаар баярлах хэрэггүй дэх байхгүй. Одоо монголчууд ингээд нэг юм ойлгох хэрэгтэй. Гадагшаа яваал ингээд байгааг нь явуулаад байгаа явуулахгүйгээл ингээд энэ чинь зүгээр ингээд урсгал. Энэ улс чинь амьдрах аргагүй болж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эндээс чинь хүн амын өрмөн явд. Чадваргүйнүүд нь үлддгийн ихэнхтэй. Наазах нь виз өгнөхгүйгээр нь тэр хүмүүс чинь чадвар гэж хамгийн энгийн аргаар нь ялгцдаг байхгүй. Тэгэхээр бид нар ингээл хүмүүсээ гаргаал явуулаад энэ чинь бид өөрсдөө ухамсартайгаар одоо оюуны цагаачлалыг хүчээр хийж гэнэ гэсэн үг байхгүй. Бид нар өөрсдөө баг хүсэж хийж гэнэ гэсэн үг. Одоо би улс удирж байгаа хүмүүс хэлж байгаа шүү.
За ингээ 20 дугаар зууны ихэр одоо ингэж болсны дараа 1905 онд Артур Гриффит Sinn Féin гэдэг алдартай нэр байна. Нэртэй Ирландын үндэсний намыг байгуулсан. Sinn Féin бол одоо үнэхээр одоо 20 дугаар зууны улс төрт бас том үйл явдлуудыг хийсэн. Лондонгийн бөмбөгдөлд хатан хаан нар ингээд зөндөө олон юмнуудын ард байдаг. Бид өөрсдөө we ourselves буюу бид өөрсдөө гэдэг тийм нам баггүй. Бид өөрсдөө удирдана л гэсэн үг юм. Ингээд 1916 онд Ирландын бүгд найрамдагчид IRA улаан өндөгний баярын бослогыг зохион байгуулж англичууд тэр бослогыг дарахтаа 3000 хүний баривчилсан чи ихэнх нь богино хугацаанд сулсан. Харин одоо бослогын удирдагч нарыг цаазалсан Их Британий одоо үзэн ядах эсэргүүцлийн улам их бадраас. Бараг үүнээс шалтгаалаад тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн улам гаарсан гэсэн үг. Ингээд 1919 онд Ирландын IRA гэдэг одоо хоёр том байгууллага тийм Британий цэргүүдийн эсрэг бослого руу 3 жилийн турш Даблин хот дотроо байлцсан. Ингээд Даблин хот ихээхэн сүдэж одоо тийм нэгдүгээр тань дуусан гут шүү дээ. 21 онд Англи Ирландын хооронд Англи Ирландын гэрээ гэж байгуулад Ирландд өөрийн удирдахтай улс байгуулах эрхийг олгосон. Гэвч одоо гэрээ дотоодын хуваагдалт одоо үүсгээд зарим нь гэрээг хүлээн зөвшөөрөхгүйгээд зарим нь хүлээн зөвшөөрнө гэд тэгтээ хоёулаа католик протестантаараа тэр гэрээг хүлээн зөвшөөрөхгүйгээр хуваагдаад ингээд одоо 1922 онд Ирландын иргэний дан эхэлж 1 жил үргэлжилсэн. Энэ нь бол одоо Даблин төвтэй католик протестант одоо Белфаст төвтэй католик одоо протестантууд хоорондоо иргэний дан хийсэн гэсэн. За ингээд одоо ингээд энэ үеэс эхлээд Ирландын Free Irish State гэж улс байгуулагдсан. Энийний дараа. Тэгэхээр IRA Sinn Féin намынхан Ирландын чөлөөт улс гэдэг статус хангалтгүй гэж үзэж эсэргүүцээд Ирландын хойд хэсэгт одоо чөлөөт улс гэдгээс татгалцсан нь дотоодын амьдралын улам гүнзгийр байсан. Тэгээд 1937 онд Eamon de Valera гэж одоо улс төрч одоо шинэ үндсэн хуулийг боловсруулж ард нийтийн санал асуулгаар тэр шинэ үндсэн хуулийг баталсан. Шинэ үндсэн хуулиар Ирланд улсаа Ireland буюу Éire гэж нэрлэдэг дээ. Хуучин нэрээр, эртний нэрээр нь Gaelic нэрээр нь Éire гэж нэрлэсэн. Тэд хөдөлгөөн дэлхийн 2 дугаар дайн болж одоо үүний дараа 1948 оны 4 сарын 18-нд одоогоор бүгд найрамдах Ирланд улс гэж тунхаглажээ. Гэвч Ирландын 6 хойд тойрог болох 6 хойд тойрог нь ихэнх нь протестант гаралтай хүн амтай байсан учраас нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд үлдсэн. Их Британи. Үүнийг хойд Ирланд гэж нэрлэсэн. За ийм үйл явдлаас. За ингээд хуваагдчих байгаа юм тийм ээ. За хоёлаа хамтран ажиллагчийн дараа үргэлжлэе тий. Тэгье. За өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua event гэж байгаа. За 100 болцсон байна. Би их сонин хүн байхгүй. Би ч баг. Ер нь монголчууд их тийм баг л та. Борлцохоор буцаа цайрдаг хүн. Тэр нь 2 жил гам барьж ич цайрдаг тийм төрлийн хүн байхгүй юу? Тэгсэн чинь ерөөсөө нарны тос төрөгчих байсан юм байлаа шүү дээ. Skin Aqua-г аваад төрөгчих байсан юм байна. Тэрийг одоо надад энэ жил агимал хэлж өглөө л дээ. Ямар онцгой юм тий. Тэр нь тийм. Би ч ингээд наранд гарч чаддгүй. Ингээд нэг борлчих юм бол тэр чигтэл байхгүй болчдөг учраас ингээд. Чид үгсний яг нарнаас цугтаад байгаа ингээд найзууд дооглоод идэг байсан. Чи дооглох юм байхгүй шүү төгөрх юм. Бас нэг жоохон цагаан царайтай л байх гэж үзээд байгаа юм тэр шүү дээ. За тэгвэл Skin Aqua-гийн тос чинь бүр супер юм байна. Агийн манаа тайлбарлаж өгсөн. SPF 50 нэмэх, PA 4 нэмэх гэдэг ийм үзүүлэлтүүд байдаг юм байна. Энэ миний саяны дурдсан үзүүлэлт болохоор нарны тосны дундаа хамгийн лагийн нэг гинэ. Түргэх бүрт арьсыг гүн чигшүүлж хуурайшилтаас хамгаалдаг юм байна. За тэгэхээр надад таалагдсан хамгийн гол юм нь юу гэхээр тос түрхэж штэ. Тэгэхээр миний ингээд нүүр шингээж авдгуу ч юм уу нэг тийм тос түрхсэн нэг зунгаарлалтаа заван болоод идэг байхгүй. Энийг түрхсэн ч тийм болдгоо юм байна. Тэгээд би чи өдөр болгон түрхэх хэрэгтэй юм байна. Бас нарны тосоо чи. Тэгээд би ч тос түрхдэг хүн чинь өдөр болгон Skin Aqua түрхэд бас жоохон цайрцсан. За ингээд өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua event итгэж байна. За Skin Aqua болохоор Монсын сан болон GGI Beauty дэлгүүрүүдээр худалдаалагдж байгаа. За Монсын бүх салбараар хэрэг нь бол байрны доор байж байгаа гэсэн үг л дээ. Skin Aqua. За ингээд бүгдээрээ гоё Skin Aqua-г түрхэж энэ мосон охтуудаас болоод амраа ахаас илүү цахан царайтай болцгоё гэж одоо уриалмаар байна. Би яваа түрхчүүлээ та баар алга болчих юм болоо. Ханнаас ялгах байлаа. Түргээд үзэхгүй. Би харин хэлээд байгаа юм. Нэг талдаа ингээд Skin Aqua түрхэд нэг жил явчихъя гэж бодоод байгаа. Ямар ялгаа гарах нь нөгөө нүрэ пудэрдээд нүрэ кремдээд пудэрдээд хүзүүн хар явж идэг хүмүүс л болох байна. За яасан яах гэж ингэж идэг. За үргэлжлэе. За ингээд одоо
Умард Ирланд одоо Ирланд гэдэг хоёр ингээд салчлаа шүү дээ. Ерөнхийдөө одоо энэ чи яг цэвэр салгаж байгаа нөхцөл нь бол католик протестантаараа салж байгаа байхгүй яг төвөрлөгдөж. Үүнээс одоо уул нь бол одоо Ирландын католикийн олонх одоо хүлээн зөвшөөрөхийг аргагүй байсан одоо хойд хэсэг ингээд салаад явах. За ингээд одоо бүхэл бүтэн Ирландын арал тэр чигээр нэгдмэл чөлөөт бүгдээр тулсахыг болохыг хүсэж. Ингээд одоо Ирландын бүгдээр аяра зэвсэг төвлөрөл Британийн болон хойд Ирландын эсрэг ялангуяа Белфаст хотод төвлөрсөн барьцааны дайнд шилжиж орсон. Одоо тэгээ Белфаст хот чинь нөгөө нэг киноч хөтлөөс Белфаст гэдэг. Зүгээр хоёр хөрш цуг хүүхдэн тоглож байгаа бол маргааш нь байлддаг маягийн тийм. За энэ үеийг бол одоо the troubles буюу зөрчилдөөний он жилүүд гэж нэрлэж байгаа. Зөрчилдөөнд жилүүд гэдэг. Ингээ 30 жил үргэлжилсэн энэ үйл явдал. За ингээд одоо зэвсэгт мөргөлдөөн өмнөд хэсэг англи гэл ерөөсөн хаа сайгүй л ингээл биений хад эсрэг байлцаа л гэсэн үг. Энэ одоо зөрчилдөөнд үйл явдал хямрал байнгын хурцсан байдал Ирландын эдийн засгийг боомлсон. За тэгэл байлдаа л амар заяа үзүүлэхгүй аюултай бол тэнд хэн байх вэ? За ингээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Орж ирэхээр зөвхөн одоо ашигтай зүм хийдэг, нуг хуг хийдэг бизнес байвал орж ирнэ. Үгүй бол орж ирэхгүй. Дээрмийн гэрээтэй л бол орж ирнэ ч юм уу те. Ингээд эцэст нь одоо ерөнхийдөө ингэж явсаар хагаад 30 орчим жилийн дараа одоо сөрөлдөгч талууд бүгд залхсан. Ингээд 1998 онд Баасан гарагийн гэрээ гэж Good Friday, Great Friday Agreement гэдэг гэрээг байгуулсан. За энэ дээр бол одоо Тони Блэйр тэр үед одоо ерхийсэд байснараа баг их тайвны шагналд авлуу дэрвчлээ авсан баг. Тийг санаад байгаа. Энэний жоохон хийсэн ажил нь энэ баггүй. За энд би нэг одоо бас нэг дипломат одоо суурьтай хүнийхээ хувьд хэлэхэд олон улсын харилцааны одоо мэргэжилтэй дипломат заланд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд сайн дайн муу их тайван байдгүй гэдгийн хамгийн том жишээ энд одоо би ярьж байгаа. Одоо ингээд энэ 1998 он одоо 2000 он хүртэл ер нь Даблин бол зүгээр ер нь л зүгээр хог байсан. Хинч очдгоо тоодгоо тэгсгэл байждаг хот. За ингээд энэ одоо Тони Блэрийн байгуулсан энэ их Баасан гарагийн гэрээ гэдэг зүйлийн одоо ач холбог түүх ач холбогыг үнэлж баршгүй гэдэг нь одоо үнэлгэцээр яваа гэсэн үг. Дуусаагүй гэсэн үг байхгүй. Үр дүн гараагүй. Бид нар одоо хүртэл тэрийг туулаад явж байгаа. Даблины иргэд Ирландын ард түмэн тэрний одоо үр хөврөлийг талар одоо ач холбогдлыг хүртээ явж байгаа гэсэн. Ашиг хүртээд явж байгаа. 90-ад оны сүүл хүртэл Даблин харьцангуй ядуут байсан. Ер нь хүн очдгоо цалин багтай болохоор хүн тийш ямар хацаа хийж очих гэдэг шиг тэгээд одоо жишээлбэл одоо юу гэдэг Лондонгийн Trinity College төгсчөөл Лондон Европ руу л очиж ажиллах хүсэлдэг. Австрали, Америк руу явж ажиллахыг хүсдэг Ирландууд нь тийм байсан байхгүй. За ингээд одоо гинт одоо огт аюулгүй доктортой орчин бүрдээд олон 100 жилийн дараа байхгүй одоо боломж нэгсэн. Одоо энэ чинь нэр ярих юм бол 1700-аад он өмнө нь нэг удаа ингээд 2 удаа Европын хот 5 дахь том хот байсан гэсэн шүү дээ. Тэгжээс нэг гинт бүр хинт тоохгүй хаягдмал хот болоод ирсэн үед одоо дөнгөж 98-аас 2000 оноос гэсэн үг юм да. Огцом өсөлтийн зам руугаа шилжсэн. Хотыг одоо маш хурдан өсөлтийн зам шилжсэн. Ингээд 95-аас 2000 онд эдийн засгийн өсөлт 1995-аас 2000 онд эдийн засгийн өсөлт жилд дунджаа 9.4%. 2008 он хүртэл 5.9% тогтвортой өсөлттэй өндөр өсөлттэй. Энэ хурдтай өсөлт биштэй зөвхөн Ирландын одоо орлого бүх Европ улсуудаас даваад одоо төсвийн орлого revenue хэмд одоо улсын орлого Люксембургээс бусад жижиг улс шүү дээ. Тэгээд тэр улсаас бусад улсыг өндөр хүчтэй улсууд бүгдийг гүйцсэн. Ийм өндөр өсөлт тогтвортой одоо амжилттай өсөлт биш дээ хөгжингүй улс орнуудад маш ховор тохиолдог. Бараг байгаагүй учраас гоц үзэгдэл гэж тооцогдсон. Одоо инх тайвны өрд өгөөжөөс гадна Ирландын эдийн засгийг гайхамшигыг бий болгосон хэд хэдэн хүчин зүйл байна. Ирландын ажилчин анги бол англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Учираас ямар нэгэн байдлаар хэлний асуудалгүйгээр Америкийн компаниуд ажиллах маш тохиромжтой болж гисэн. Ингээд одоо Америкийн ажилчид одоо унтчих зуур өглөө яг ажилдаа ирэхдээ Ирландууд тэнд залгуулад ажилтсан сууждаг гэсэн санаа. Тэгэхээр Европт өглөө эхэлдэг тул цагийн бүсийн давуу талтай байсан. Тийм болохоор зайнаас ажилдаг теле ажлууд маш хийгддэг гэсэн Ирландаас. Ингээд одоо 2017 оноос Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргаснаар Америкийн нэгдсэн улсын одоо дэлхийн том корпорациуд Америкийн нэгдсэн улсын бүртгэлтэй том корпорациуд Их Британаас Ирланд руу нүүж эхэлсэн.
Даблны хувьд хамгийн том давуу тал бол 2023 оны байдлаар аж ахуйн нэгжийн албан татвар хамгийн багатай улс буюу 12.5%. Монгол айгүй бага штэ. Тэгтээ манайд хүн орж ирэхгүй гоц. Эн чин улс нь бэлтгэдэггүй нэ гэсэн үг. Татвараар хүнийг дууддаггүй гэсэн санаа. Тогтворгүй юм чинь. Энд чинь тогтвортой байгаад шин. Орж ирсэн гахаа нохоо эд авилгачин юугаар нь дуудаал, дээрнчнэр нь дуудаал хөөж гаргаад гарчаад байгаа. Заандаж яваад алгадаад ахаар чинь болохгүй шүү дээ. Тэгэхэд Европт, Германд 29.9, Франц, Нидерланд 25.8, Испани, Туркт 25% татвартай байхгүй. Тийм бай. Технологи болон эмийн салбар шиг оюуны өмчөд тулгуурласан салбаруудад Ирландын татварын систем татварын хэмжээг 4%-аас доош болгосон. За ингэхээр яг нь Silicon Valley, Nasdaq-ийн бүртгэлтэй эмийн одоо том корпорациуд, компаниуд Ирланд ч нэг арал ус тэгээд чиглэг сайтай учраас шороо босдог учраас сервер гэл аюун олон зүйл компаниуд, технологийн компаниуд шиг маш ихээр орж ирсэн гэсэн. За ингээд одоо Ирландын татварын системд одоо найдаж одоо маш олон одоо Silicon Valley, Nasdaq бүртгэлтэй эмийн фармацевтик гэдэг эмийн компаниуд орж ирж байгаа. Гэвч одоо бас яг нэг асуудал гарсныг Европын албаны гишүүн улс учраас бусад орнуудад чирж болохгүйгээд шудраг өрсөлдөөн гадаад хөрөнгө оруулалтын эрүүл өрсөлдөөнтэй байх зэрэг олон дарамт шалтгаалаас болоод сүүлийн үед одоо татвараа бага багаар нэмж байгаа юм байна. Гэсэн хэдий ч одоо зөрчилдөөнд жилүүд гэж байгаа тэр Troubles гэдэг тэр нэг юм зовлонт үеийн дараа дэлхийн хамгийн том татварын деважин болохоор шийдсэн нь Даблны хувьд хамгийн том ухаалаг алхам байсан. Даблын хот дангаараа тийм болсон гэсэн үг байхгүй. Тэгээ дараа нь Ирланд. Одоогоор Америк нэгдсэн улс бүртгэлтэй олон улсын компаниуд Ирландын шилдэг 50 компани 25% бүртгүүлж байгаа. Pfizer, Microsoft, Google, Facebook, Apple зэрэг авраг том компаниуд одоо Европ дахь төв офис нь Даблинд барилдаг. За энэ байгууллагуудад ажилладаг хүмүүс нь Америкууд биш шүү дээ. Цагаад бол Хятад, Азаас IT инженерүүд, Мэдгээс маш их IT инженерүүд ийш очиж байна гэсэн. Тэгэхээр хот яах вэ? Хүссэн үсээгүй олон үндэсний хот бол гэсэн. Олон үндэсний хот болоод ирэхээр маш их жуулчд очно гэсэн. Тэгэхээр хотын орлого үлэмж нэмэгдэнэ. За гадаад компаниуд нь Ирландын аж ахуйн нэгжийн татварын орлогын 80% бүртгүүлдэг. Ирландийнхан чинь. Ирландын нийт Ирланд улс ингээд татвар авч штэ. Хөөе татвараа өг гэд хараал эдсэн татвараа гэд авдаг штэ. Тэр татварын 80%-ийг гадны компаниуд өгдөг. Нийт ажиллах хүчний Ирландын хүн амын 25% нь гадны компанид ажилладаг. Ирландд амьдралын одоо өндөр түвшин бий болоход гол нөлөө үзүүлсэн энэ бүх. Жишээ нь бүх иргэд хямд үнэтэй улсын эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагддаг маш үнэхээр хамрагддаг. Ирландд намайг 2000 онд одоо байж хахад Монгол руугаа буцах жахад хүүхдээ энэ төрүүлээч гэж манай найз зөвлөхөд очингууд чамаа зөв хүүхд төрүүлсэн гэд сар болгон 500 евро өгнө гэж хэлсэн. Байраар хангаад. Тэгээ нэг удаагийн бослогоо тусламжгээд бараг нэг сарынх нь одоо хүүхдийн хангаж хэмжээ өгдөг. Би тэр үед тэгж надад манай найз бас зөвлөж ирсэн. Тэгээд бүх гол улсууд улс төрийн намууд ирээдүйд үн төлбөргүй илүү чанартай. Одоо байгаасаа төлбөртөөс илүү чанартай. Гэхдээ үн төлбөргүй. Одоо Slide Care гэдэг одоо хөтөлбөрийг нийтийн эрүүл мэндийн тогтоог нэвтрүүлэхээр хамтарч ажиллахаар бүх намууд гарч сурсан. Мам бэ нүү, ам бэ нүү, хүн бэ нүү хамаагүй бид нар гарсан л болвол яг энийг энэ одоо төлөвлөсөн төлөвлөгөөнийхэн дагуу хийн шүү гэдэг төлөвлөгөөнд гарч сурсан. За ямар ч хэлсэн энэ дээр бол улс төрчихгүй шүү гэдэг яриад ярьсан гэсэн. За манайх бол одоо иргэдийнхээ төлөө гэж байгаа шүү дээ. Одоо жишээ нь одоо бол юм байгаа шүү дээ. Боловсролын яам дээр одоо өмнөх засгийн хийсэн ажлыг үргэлжлүүлээд явж байхад хүмүүс нь уурлаад байгаа шүү дээ. Та нар гээд тэр чинь өмнөх одоо засгаас нь хөдөөж аваад хийсэн ажлын буруу байна гэд өмнөх засгийн хүмүүсийн шүүмжлээд байгаа. Тэг би өөрөөс ойлгохгүй. Өөр инээд ирээд байгаа. Гээ. Улс төр хийж олно л жоохон бодож хиймээр шүү дээ. Буугаад буунд буруугаад өөдөө ингэсэн сумтай буугаар бодоод байгаа. Их сургуулийн оюутнууд жилд ердөө 3000 еврогийн төлбөр төлөөд дэлхийн өндөр дээд түвшний боловсрол эзэмсдэг. Төгсөгчдөд ажилд ороход хангалттай ажлын байр байгаа бөгөөд сүүлийн 2 жил ажилгүйдийн түвшин 5% доош байсан. Ирландын засгийн газар төсвийнхаа хүрээнд бүх зардлаа бүрэн санхүүжүүлж байгаа. Төсвөөр одоо татвараараа бүх одоо төсөв гэж байгаа шүү дээ. Тэрнийхээ зардлыгаа санхүүжүүлээд дээр нэмээд 23 онд 10.5 тэрбум еврогийн ашигтай гарсан төсөв нь илүүдэлтэй гарсан гэсэн үг.
24 онд одоо 8.5 тэрбум еврогийн ашигтай ажиллахаар тооцсон байна. Авсан татвараасаа үрээд цаана нь ийм мөнгө үлдээд байгаа байхгүй гэсэн санаа юм. Тийм. Ирландийн зарим улс төрчид одоо удирдагчид тус улсын гинтийн ашигын татварын орлого ер нь ирээдүйд бас нэг өдөр нартай өдөр одоо байхгүй болно шүү дээ. Бүрхэг өдөр болно шүү дээ гэж бид нар ярьдаг шүү дээ. Нарны наагур үүл халахлнаа гэдэг шиг эднэрийн одоо хэллэгээр болохоор татварын ган тохиолдоход бэлтгэх үүднээс татварын хурын сан гэж байгуул гэсэн. Бороо орж явахт нь усаа нөөцлөд авъя. Тэгэхгүй бол татварын ган гаргана үүснэ гэж үзээд одоо манайхаар ялах юм бол ирээдүйн өв сан гэдэг санг байгуулъя гэж шахад дэмжиж явж байгаа юм. Одоо эдгээр энэ 10 тэрбум 18 тэрбум ингээд салтаадаад байна гэсэн үг. Тэгээ тэрүүгээрээ эдгээр зүгээр байхгүй шүү дээ. Өсөж байгаа илүү өсрөнгөө өсөж байгаа улс орнууд руу байршуулж тэр мөнгөө өсгөнө гэсэн үг. Норвегийн сан шиг, Сематек шиг, одоо Сингапурын Сематек шиг гэсэн үг. Манай улс төрчид бол нэр усын бүгдийг маш сайн цээжээр мэддэг, хэрэгжүүлдэггүй тэр санг бүгдийг байгуулна гэсэн үг. Тэд нар одоо энийг хийж байна. Бас нэг том боломж нь салхины эрчим хүч. Ирланд цахилгаан үйлдвэрлэлийн 36% салхины эрчим хүчээр бүрдүүлдэг. Далаад ирэх. Одоо Европт 2 дуурт ордог үзүүлэлт энэ. 26-нд Францад олгогдох цахилгаан дамжуулах чухам ашиглалтанд орох гэж байгаа. Үгээрээ Даблинчуд гэж байгаа шүү. Салхины сэнсний тоог нэмэгдүүлж цэвэр эрчим хүчийг Европт экспортлохыг зорж байгаа. Энэ бүхэн бодитод одоо зорилт өгөөд учир нь одоогийн байдлаар Ирландын цахилгааны 3/1-ийг салхины эрчим хүчээр хангаж байгаач энэ зөвхөн нэг офшор буюу далайн эргээс далайд дотор байрладаг салхин цахилгаан станц баригдсанараа ийм байгаа. Дахиад хоёрыг байгуулахад Ирланд улс зүгээр салхин сэнсээр тоогоо авна гэсэн. За ингээд зөрчилдөөнт жилүүдийн тунсан Ахмад үеийнхэн Даблинчуудын хувьд дэлхийн хамгийн орчин үеийн одоо бизнесийн салбаруудын төв болсон үнэхээр шинэлэг баяр баясгалантай тийм хотод чинь ямар олон IT инженерүүд мундаг одоо лаборатори, эмийн хиймчид дэлхийн өнцөг бүлэн бүрээс ирээд ажиллахаар тэр хот чинь нэг шал өөр вайбтай нэг өөр амьсгал байна. Бааранд ороод суусан ч нэг юм гачаа аригчин согтуу, агсан согтуу тавьсан нэг юм хүмүүс биш. Соёлтой, боловсралтай хүмүүстэй тэгээд өөр өнцөг ярддаг, өөр ертөнц ярддаг хүмүүстэй байна гэдэг чинь гоё юм шүү дээ. Чи гэрээсээ гараад заавал Хонконг, Монконг одоо тэ Токио, Сингапур явахгүйгээр гэрээсээ гараад булан төрөд хүнсний оройд очиод тасархай бааранд ороод тэнд Англи, Америк залуучууд бидэртэй ингээд монгол шиг яриа сууж байгаа гоё юм шүү дээ. Тэгээд тэр чинь зүгээр уухтаа зүгээр brainstorm хийгдэж шүү дээ. Бүүн мэдлэг мэдээлэл. Наадах нь уух соёл таарна. Хоолны соёл бий болно. Бид нар зүрүүлдэ шил хуушир бантан цуг ингээд явахгүй. Хорхог боодог гэдээ явахгүй. Өөр хоолууд идэх боломж гарна. Эн чинь ерөөсөө тэр би үлссэндээ тэгээд байгаа юм биш. Бид нар бас хоолны соёлоо өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хот өөрөө ингээд шууд цэцгэлт эхэлдэг. Тийм учраас дахин сэргсэн одоо даблин гэж нэрлэдэг. Тийм. За ингээд одоогоор шүү дээ. Одоо Ирланд улс өөрөө 2 сая хүний Америк руу явуулахад Америкийн одоо Англи, Германы дараах гаралтай Америкийг иргэний бүрдүүлсэн одоо 2 дахь том 3 дахь том одоо угсаатны бүлэг шүү дээ. 31 сая орчим хүн өөрийгөө Ирланд гаралтай гэж, Айриш гаралтай гэж нэрлэдэг. Одоо дэлхийн нийтээр Америкт. Тий. Тэгвэл одоо Даблин эдийн засгийн өсөлт нь одоо энэ гаднаас ирсэн цагаач нарт боломж олгосноор хүн амынх нь 15% цагаач Даблин хотын. Ихэнх нь Англи, Умард Ирланд, Польшоос Европ хотод ирсэн. Умард Ирландаас нь буцаж ирсэн гэсэн үг. Тийм байна. За ингээд одоо жуулчин өндөр бодлогоцралтай гадны том сургууль төгссөн залуучуудтай цуг, гудамжиндаа цуг алхаад явах ямар сайхан хот вэ гэдгийг л одоо Даблин хот болсон байна гэсэн үг юм. Засгийн зөв бодлого ямар байх вэ гэдгээс шалтгаалan энэ 20 жилийн дотор юм болсон байна шүү дээ. 95-аас 2000 онд ч 9% өсчлөө. Тэгээ тэрээс хойш доктортой 6%. 2008 хүртэл энэ улс баг 13-4 жил ингэж өссөн. За би энэ дээр нэг жижиг хэлчихэв. Ирланд улс өөрөө Европ орнууд эснээр маш их хоцсон. Яг тэгэхээр эртний түүх тусгал газрууд соёлын өвийг хамгаалах нэрийн дор маш их олон төслүүд бичээд Еврогийн одоо парламентээр хамгаалахаар төсөв бүтэлж өгдөг. Тэр төсөв нь аюул сайн төсөв учраас Ирландын баахан цайз нуурыг сэргэн босгоод тэр нь аль жуулчлалын газар толцсон байхгүй. Бүх талхны бүх өөрөмгөө зарж мөнгө олж байна гэдэг тийм. Энд еврей цус байгааз. Тийм байна. За. Тэр 10 тэрбумын татварын илүүдэл гарна гэж чи юу гэсэн үг юм бэ? Юу яах вэ? Харин тийм. Манад бол одоо тийм илүүдэл гарвал аюул олон да. За баярлалаа амраах.
За одоо хотын түүх нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон НТV телевизээр зам 83.3 107 толгойн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг арьс чигшүүлэх нарны тос Скинако болон ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент тэтгэлээ. За амрааха сүүлийн дугаараар уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаачлалын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.